Сайн байцгаана уу? Бид амаргүй цаг үеийг туулж байгаа. Мэдээж энэ ганцхан хүүний маань хувьд биш, улс их орны маань хувьд тэгж ярих юм бол дэлхийд даяараа бид нар амаргүй цаг үеийг туулж байгаа. Мэдээж ийм цаг үед хүний амьдралд маш олон зүйл хэрэгтэй байдаг. Санхүү, тэгээд бодтой тусламж, мөнгө, хэн нэгний туслалцаа, маш олон зүйл хэрэгтэй байдаг. Гэвч энэ болон хэрэгцээнээс тэрүүн дэд хэрэгцээ гэж тооцож болох хамгийн чухал хэрэгцээ бол уран зориг. Хүнд хэцүү цаг үед хүмүүс нэг нэгэндээ бурмаар биш, харин бид нар урмаар нэг нэгийг дэмжих хэрэгтэй. Уран зориг. Энэ зүйлээр бид нар олон сэтгэлийн зовлон, бие махбодын хувьд олон асуудал бэрхшээлтэй зүйлүүдийг бүгдээрээ давж гарна. Өнөөдрийн арга хэмжээний хамгийн гол утга учир бол та бүхэн уран зоригоор дутхгүй байх. Өнөөдөр бидэнд маш том хариуцлага байгаа. Гэр бүлийнхээ өмнө хүлээс хариуцлага байгаа. Улс их орныхоо өмнө хүлээс хариуцлага байгаа. Хувь хүнийхээ өмнө өөртөө амласан амлалтууд байгаа. Энэ бүх зүйлдээ бид нар хүрэх ёстой. Өнөөдөр бидний зохион байгуулж байгаа арга хэмжээ 100% таныг өмнөө байгаа зорилготой хүрээсэй, зоригтой байгаасаа, тууштай байгаасаа гэж сэтгэл зүйн хувьд би танарт урамд болж энэ арга хэмжээг та бүхэнд зориулж хийдэг. Та бүхэн маань арга хэмжээндээ тавтай байрлалаа. Сайн байцгаана уу? Намайг Шарав Доржийн амар төвшин гэдэг. Би Axel Fisher актив болон мотиватор эдүү таймтын үүсгэн байгуулагч. Сүүлийн 15 жилийн хугацаанд бизнесийн болон гэр бүлүүдийн дотор гарч байгаа хувь үнээс шалтгаалсан харилцааны болон сэтгэл зүйн асуудлуудыг тодорхойлж тухайн асуудлыг шийдэхэд нь тусалсан. Харин одоо Монгол телевизээр Бямба гариг бүрийн орой 18:30 минутаас хамтдаа маш чухал сэдвүүдээр өөрсдийн өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийдэх сэтгэлийн уран зориг, зүрх сэтгэлийн хүчийг бүгдээрээ хамтдаа бүтээцгээе. Энэ 7 хоногийн сэдвийг яг сэдвийг хараад ирсэн хүн байна уу? Эсвэл зүгээр л амраа багшийн арга хэмжээ гоё шүү гэд ирсэн үү? Зарим хүн би заримдаа постэр ингээд хийж явах үедээ анх ингээд энэ фонд ингэж бичвэл ямар уу? Энэ өнгийн ийм байвал ямар уу гэж амар их ачаалал өгж хийсэн чи ирсэн ээ. Ямар сэдвэр явах вүлээ? Хүмүүс нэр зарим хүн анзаарахгүй ирдэг. Тэгээ зарим хүн болохоор айгүй нарийн анзаардаг тий. За яг сэдв сонсоод ирсэн хүмүүс бол гараар үү? Сэдвийн нэрийг хараад. Good. Зүгээр л ирээгээд ирсэн хүмүүс нь. Аха. Сайн байна. Өнөөдрийн сэдв ярихын тулд би та нарт нэг жижигхэн оршил явах хэрэгтэй. Одоо яг энэ цаг үед бид нар тулгарч байгаа маш олон чухал асуудлууд байна. Цар тахлын нөхцөл байдал байна, эдийн засгийн нөхцөл байдал байна, гэр бүл дотор болж байгаа асуудлууд байна, тий? За эдийн засаг бизнес дээр тулгарч байгаа асуудлууд байна. Улс төрийн бараг бас зарим чухал сэдвүүд байна, нүүрс байна. Янз янзын сэдвүүд байна, тий? Бид нар одоо ингээл ам уралдаал ярьдаг чухал сэдвүүд байна. Энэ бүх сэдвүүд чухал. Гэхдээ нэг сэдвийг хөндөж гаргаж ирэхгүй бол болохгүй тийм цаг үед бас ирчээд байгаа. Энэ нь юу гэхээр ирчүүдийн тухай. Би энэ сэдвийг хөндөхийн тулд амьдрал намайг 15 жил бэлдсэн гэж би боддог. Яг энэ сэдвээр ярихын тулд. Ямар сэдв бэлээ? Аавын тухай яриа ер нь Монголд хаана яригддаг? Ямар хүрээнд яригддаг вөхөр? Шүлгэн дээр, дуун дээр. Тийм ээ. Гэхдээ энэ сэдвийг хөндөхгүй бол болохгүй болчиход байна. Энэ сэдвийг хөндөхийн тулд би одоо залуу ирэх хүний хувьд зарим нэг зүйлээс татгалзах хэрэгтэй болсон. Яг энэ сэдвийг ярихын тулд, тийм учраас өнөөдрийн сэдвийг аав. Өнөөдөр би танаас маш онцгой зочин өрсөн. Энэ зочин бол бас л яг энэ сэдвийг ярихын тулд ойролцоогоор өөрийнхөө амьдралыг 20 орчим жил бэлдсэн. Ийм гайхалтай хүн байгаа. За энэ хүн бол миний ментор. Миний амьдралын одоо яг нөгөө хөвгүүн байжгаад эр хүн болж исэн яг тэр үед намайг одоо ухтан авч хайрлж надтай цаг өнгөрүүлж яг өнөөдрийн сэдвийг ярихын тулд энэ хүн бас амьдрал дотор бас бэлтгэгдсэн хайртай ах маань байгаа. За ингээд өнөөдрийнхөө хүндэт зочин мөх чаргалаа өдөр тайлбарлая. За баярлалаа. За урилга авсан баярлалаа. За урьсанд баярлалаа. За бишээс гараад. За мэдээж би тантай ярилцахын тулд нэг хэдэн чухал одоо агуулгуудыг өрсөлдөнд бэлдсэн ба. Тэгээ эхний хэсэг нь бол мэдээж хүн болгоны одоо эхлэл бас төгс байдгүй шүү дээ. Тэгтээ маш гайхалтай өссөн түүхч байдаг, амаргүй өссөн түүхч байдаг. Та бас манай хүмүүст
одоо яг өөрийнхөө бага насны тухай онцгойлон бас аавтай холбоотой таны амьдралын одоо хүүхэд насны дурсамжуудаас түүхээсээ нэг жоохон хаалцаач. Таны хувьд ер нь ямар түүхтэй? За. Би 5 хүүхэдтэй айл юм бага нь отхон. Гэхдээ би ах トゥ 4-өөсөө өөр аавд. Гэвч би аавыгаа баг сандаггүй. Тэ. Яг би одоо миний хамгийн том эгчтэй суусан одоо Бямбатарч гэдэг хүнээр би оглож явдаг. За. За тэгээд товчхон танилцуулахад би миний ах маш сайхан хүн л дээ. Миний ах маш сайхан. Гэхдээ би өнөөдөр нэг юмыг одоо шууд хуваалцмаа санагдчих. Эцэг гэдэг бол тэ төрөлхийн биологоос эцэг бол тэгэл болчдөг. Харин аав гэдэг бол жинхэнэ сонголт юм а гэдгийг би ахыхаа жишээн дээрээс харсан байхгүй. Намайг юугаар дутаагаагүй. Намайг энэ аав гэдэг ойлголтоор ийм бүтэн өсгсөн. Тэ аав гэдэг ойлголтын маань бүрэн хангаж гисэн ийм сайхан ах байсан л тэ. Тэгэхээр би одоо юу гэж хэлж байгаа нэг үл хэдийгээр би яг төрсөн аавыгаа мэдэхгүй ч гэсэн тэ. Миний ах намайг аавын нөмрөөр дутаалгүй ингээд үдий болгож л тэ. Та тийм жоохон байх та энэ хүн миний аав биш юм бэ. Тэгээ ингээд тэрийг мэдрэх тэр жоохон хүүхэд штэ. Би энэ миний ах юм бэ, аав биш юм байна гэдгийг мэдрээд аав гэдэг тэр үгийг та ер нь хүүхэд байхдаа хэлчихсэн үү? Энэ үг танд хэр их эмзэг эсвэл яг тэр талаар нэг. За би бол одоо ингээд эргээд мэдрэмжээ ингээд санахыг хүсвэл санах үедээ би тэр юм аав гэдэг үгнээс айгүй арилттай хүүхэд байсан. Би яг аавгүй юм байна. Тэ? Им цочрол авцсан. Тэгээд за одоо таныг энэ асуултыг асуухаар нэг онцгой түүх санаанд орж. Тэгэд найзууд маань болохоор аав гэж ярьдаг. Тэ? Нийгэмд аав гэдэг сэдв айгүй өргөн. Тэгээд би болохоор тэр хүн маань байхгүй. Тэгээд би анх удаа ингээд амнаас маань ингээд энэ үг унахгүй байгааг анзаараад манайх тэгэхэд Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан суманд хөлийн отряд дээр байлаа. Тэгээ би нэг гэрээ тойрч гараад амбарынхаа ардлын сүүдэрт хөнгөө газар олж жагаад анх удаа би ааваа гэж хэлж үзсэн. Яг өөрөөсөө тэр үгийг ингээд сонсоход хүн цочдөг юм билээ. Анх удаа тийм өөрийнхөө дуу хоолойгоос. Тэгээ би цудац тэр газар. Би тэр үед нэг 8-9 настай байсан бол. Сонирхолтой нь маргааш нь нөгөө газар очимоор санагдав. Дахиад хэлж үзмээр санагдав. Тэгээ би маргааш нь очиод дахиад хэлчихсэн. Хөрх амтэн тэр ингээд нөгөө ааваа гэж хэлж үзэж байгаа. Ааваа гэж. Тэгээд танихгүй байхгүй өөрийгөө тэдөө бол. Тий, энэ над бол тэр үе бол одоо хэзээ ч мартагддаг юм л да. Тий. Харин зүгээр одоо энэ уулзалтын маань явцад их олон зүйл их тодорхой болно. Хожим маань аав гэдэг ямар сайхан зүйл вэ те. Энэ ах маань аав гэдэг зүйлийг ямар бүрэн бүтэн орлож чадсан юм бэ. Айгүйх эдгэрэл бол надаа бүрэн дүрэн байна л да. Цааш нь дараа нь ярих гэж бодсон. Сайн байна. Таны аав болсон болоход нөлөөлсөн. Одоо та физикли аавгүй байсан ч бие махбодын үед аавын орон зайг оруулж өсгсөн ахтай байсан юм байна. Гэвч альва юм чинь нөгөө hard skill, soft skill гэж нэг юм байна шүү дээ те. За яг аавын орон зайг нөхөд нэг хүн зогсох нэг өөр хэрэг. Энэ дотор аав гэдэг ойлголт бүрэн төгс болох чинь өөр юм байна шүү дээ. Энэ талаар та хизээ яг энэ ойлголтыг олж ав. Жишээлбэл яг аав. За түрүүн яриан дээр гарч байгаа те. Эцэг бол төрөлхих. Эцэг болох бол төрлөхөөс хан аав бол байх гэдэг бол сонголт юм а гэж. Аав гэдэг бол өөрөө агуулга. Аав гэдэг бол өөрөө ойлголт. Аав гэдэг бол өөрөө сэтгэл. Аав гэдэг маань үрийнхээ төлөө бадамлаж яадаг. Аав гэдэг маань үрийнхээ төлөө цорлож яадаг. Гал байхгүй тийм ээ. Аав гэдэг маань өөрөө тийм сэтгэл. Аавыг хэмжиж болохгүй шүү дээ. Аав хүч чадлаар хэмжигддэг. Аав бол ийм тоон мөнгө биш. Аав гэдэг бол зүгээр л агуулга. Тэр надаас төрсөн байна уу? Надаас төрөөгүй байна уу? Тэ? Түүнд хэн сонгоё гэвэл хэний ч төлөө аавын зүрх сэтгэл гаргаж болно. Энэ гайхалтай сэтгэлийг л аав гэдэг. Аав гэдэг бол тэгээ дараа нь үү. За тэгэхээр би сая таны яриан дээрээс ингэ сонссон чинь 3 аав гараад ирлээ.
За нэг нь бие махбодын үед аав нь байгаагүй л та төрөхгүйсэн шүү дээ. Тэгсэн чи энэ аав байхгүй. Хоёр дахь нь эгчийнхэн нөхөр буюу нөгөө аав гэж нэрлэгддэггүй аав. Аавын хариуцлага авцсан аав. Тэнгүүд одоо хардаа яг нэг хоёр аав гараад ирж байгааз аавын нэг хоёр өөр үргийг хоёр өөр хүн хийдсэн байгааз нэг нь хүүхэдтэй болсон. Нөгөөх нь хүүхэдтэй болоогүй гэж аав болох хэрэгтэй болсон. Гэвч энэ дотор нь аавын агуулгыг үрж амжаагүй. Яагаад гэвэл тэр хүн өөрөө залуу байсан. Тэ? Өөрөө аав болоогүй залуу байсан чинь аав болцсон. Тэг ямар ч байсан бие махбодын хувьд өкстэй минь нөгөөд сургууль соёл нүргэж өгөөд дулаангерт амьдруулж исэн боловч гуравт нь нөгөө нэг аав гараад ирлээ. Аавын тухай ойлголтыг өгсөн аав. Тэр ч одоо хэдүүлээ аав гэдэг сэдвийг зочныхаа амьдрал дээр 3 байгаа гэж та шүү дээ. За тэнгууд яг 3 эзэнтэй бүр. Энэ 3 агуулга нь гурлаа эзэнтэй. Мөнх жаргалахын маань хэлсэн нэг 3 дахь хүний орон зайг мөнх жаргалах маань миний орон нөхөж орж ирсэн. За одоо хоёлаа энэ сэдвэр үнийг жоох харъя. Жишээлбэл амар төвшин гэдэг залуу бол аавтайгаа ээжтэйгээ сайхан өссөн. Одоо миний амьдрал бол би югаарч дутаж байгаа чигтэйгөө маш гоё хотод Монголынхаа бас гоё хотод Эрдэнэт ихэлтэй би Эрдэнэт доторсон. Тэгээд ингээд хүүхэд нас үнэхээр гоё явсан. Би аавын орон зайгаар дутаагүй. Гэвч аав маань намайг 14-өөс 15 хүрч явах жил өөд болсон байхгүй. Тэгэл айгүй их амьдралд орцсон. Ажил хийгээл гэр бүлээ авч явах хэрэгтэй болсон. Гэвч аавын тухай ойлголт маань дутуу байсныг гэрлснийхаа дараа би мэдэхгүй юу. Гэрлэхээрээ би чи аав болчих штэ. Нөхөр болно, аав болно. Тэгээ энэ зүйлээ ингээд нөгөө одоо таны хэлж байгаагаар бол нөгөө нэг юуг ойлгоогүй. Аав гэдэг бол хүнтээс эр хүн гэдэг бол хүнтээс суугаад хүүхэдтэй болно. Тэр нь надтай адилхан байдаг. Би айгаа одоо ааваас асуужсан байхгүй. Та ер нь хүүхэдтэй яаж одоо таних уу гэсэн чи яг л би байгаа юм чи гэдэг байхгүй. Тэгээ нэг аав гэдэг нэг тийм өөртөөгөө адилхан хүн хувлаг тухай бол ойлголт бол энэ дотор хамгийн энгийн ойлголт байгаад байгаа. За тэгээд нөхөр болох ч гэдэг юм ерөнхий юмнууд бол байгаад байгаа. Гэвч яг нарийн юмнуудыг ойлгож сураагүй байсан. Яг сурдаг насан дээр минь аав маань өөд болчихгүй. Тэгээд би энийг сураагүй гэдгээ ч мэдээгүй явж байгаад гэрлээд аав болоод тэгээд гэрлэлтэд хүнд байдалд оролцсон. Маш хүнд байдалд оролцсон. Тэгээд би юу гэж бодсон гэхээр салъя гэж бодсон. Хоёрын хоёр хүүхэдтэй болчоод аав болчоод амьдралд ирж байгаа дарамтуудыг ингээд нөгөө шийдэж чадахгүй болохоор надад туршлага байхгүй юм чи би нөгөө бие махбодын үед аав болцсон боловч энэ дотроо аав болоогүй ээж л дээ. Тэгээд яг амьдралаа яг дуусгаж ирсэн. Яг тэр үед жаргахтай танилцсан. За одоо тэр хэсэг рүү оръё. Та ингээ аав болцсон явжсэн. Тэгсэн чинь төрсөн хүүхэд нь ч биш. Сайн ч танихгүй. Нэг залуутай танилцсан чинь нэг тийм тусламж хэрэгтэй нөхөр явж ирсэн. Танд яг яаж харагдсан бэ? Анх надтай танилцахад яг яаж харагдсан бэ? Ямар санагдсан бэ? Яг тэр хэсэг рүү хойлоо нэг жоох оръё. Ягаад тэгэхээр та ч бас ингээд миний төрсөн аав биш хэрнээ миний хувьд аавын нөгөө орон зайг нөхөд ороод ирэхгүй. Энэ харилцаа эхэлсэн яг тэр хэсэг рүү хойлоо нэг жоох яриагаа оруулах гэж бодож байна л да. За энэ залууд би үнэхээр хэрэгтэй юм. Яг одоо би л яг хэрэгтэй байна гэдгээ мэдэрчээсэн тэр үеийг санаж байна л да. Амраа дүү маань бол одоо цохирцсон байсан. Ядарсан байсан. Дийлэхгүй болсон. Би маш хатуу хүнд тийм шийдвэрлэл удирдсан. За энэ зүгээр ингэ болждөг юм шээ. Зүгээр нэг орхичдөг юм шээ. Би чиний нөхцөл хүнд байгааг харж байна. Ойлгож байна. Гэвч энэ хүнд тусмаа энэ ялалт нагав байх болно. Хэцүү тусмаа үр дүн сайн байх болно. Мэдөө чи одоо аав болохыг, эр хүн болохыг чи одоо л сунг. Тэгээд тэр үед яаж гэж асуугаад тэгээд өдөр бүрийн маань зааврыг бид хоёрын нөхөрлөлийг тотнолж байнга ойрхон уулзч энэ хүнд үеийг давж гарч ирсэн. Тэр өдрийг би тодорхой санаж байна. Ерөөсө хүн хэдий сайн ч хэлхээс наашгүй. Хэн нэгний дотор өөрийн зүрх сэтгэлд байгаа тэрхүү ойлголтыг одоо халдах, өвлүүлэх тэр ажлыг л хийж штэ. Энэ процесс бас тийм хэд богино байгаагүй, тийм амархан байгаагүй. Амаргүй байсан. Гэвч өнөөдөр амраа маань маш олон хүмүүсийн нүмер нөөлөг болсон. Түмэн шувуу үрээ зассан, үр жимс сайтай, им саглагармад болоод ингээд сууж байгаа. Өшөөж болоогүй байна. Дэндүү сайхан залуугаар байна. Олон сайхан аавуудыг хүчтэй болгоно, тасгалж болно гэж би харж байгаа, найдаж байгаа, итгэж байна. За баярлалаа.
Ингээд хэсэг хугацааны дараа эргөө уулзцгаая. Үзэгчтэй нэвтрүүлэгтээ эргэн тавтаа байрлал. Яг тухайн юм мэдрэмжээс хуваалцсан. Одоо яг тэгэхээр олон залуучууд бас энийг үзэж байгаа те. Заримдаа бид нар нэг тийм хүний нөмөр нөлийг мэдэрдэг юм аа. Үе. Гэхдээ тиймэрхүү мэдрэмж айгүй цөөхөн байдаг. Яг нэг найдчихаар итгэцгээд юм итгэл даачаар ах нар байхгүйсэн. Яг тэр үеиг би яг тэр ээжтэйгээ хоёулаа өсөж байгаа үедээ маш их мэдэрдэг байсан. Жишээлбэл одоо миний яг дээдлийн ах хэрэгт ороод тэгээд нөгөө хэцүү нэрт рүү орчдөг байхгүй. Тэгэхээр яг тэр үед нэг ирэх хүний, ах хүний, аав хүний нөмөр нөлөг байхгүй. Хамгийн хэцүү зүйл нь юу байсан гэж ээжтэйгээ амьдарч исэн газрын маань артлын айлын ах манай газрыг ингээд метр хэртэй хашаага ахиулж хатгаад одоо нөгөө жоохон дэрлэгч штэ. Нөгөө жоохон хүүхэд байна, аав нь байхгүй байна, ах нь байхгүй байна. Одоо тэгтээ тэр залууч тэр хооронд ямар ч асуудал байхгүй л дээ. Зөв тухайн үед ямар үйл явдал болсон гэхээр энд байх хэвээр хашаага энд хатгаж авахгүй юу? Тэгээ би яасан бэ гэсэн чинь намайг түлхэж унаачаад хашаага барьждаг байхгүй. Тэгээ би дотроо ингээд ахтаач байсан боловсон. Маань байсан ч боловсон. Хэрэв би тун удахгүй те би хүчтэй ирэх хүн болж байгаа би чамаас та. Ямар ч байсан би чамаас илүү амьдрнаа гэдэг ч юм уу. Иймэрхүү одоо зүрх сэтгэлийн ийм шарах одоо ийм хайрж байгаа мэт хүүтэн мэдрэмжүүдийг амьдрал зөндөө авчихсан л та. Тийм юм дээр чинь нөгөө аавгүй байгаа хүн чинь амар эмзэг хандан штэ. Нөгөө аав нь байхгүй байна. Ах нь бас байхгүй байна. Тэгсэн чи гів гинтл нэг жагаан ахтай танилцсны дараа нэг тийм нүмер нөөлөг ороод ирэхгүй юу? Би чи одоо сая нэг хэсэг нөгөө амар хүнд нөхцөл явж гинт жагаан ахтай танилцсан чинь нэг хим хим шиг мэдрэмж төрөөд бол миний амьдрал 20 хэдэн жил байгаагүй тийм мэдрэмж. Тэгснээ ингээл мэдүү одоо нөгөө залуу хүн чинь тэгэл мөнгөтэй мөнгөгүй даараа штэ тэнгүүт мэдүү ягаа юу унааны мөнгө байгаа юу гэл тэнгүүт хөө байгаа хайрлуулж чадхаа болцсон. Хүнд муугаа үзүүлдэггүй. Энэ хүн миний аав биш штэ. Гэхдээ надад иймэрхүү зөндөө олон цаг хугацаа зарчулсан. Яг энэ та аавгүй өсчөөд энэ одоо юу гэдгийг бусад хайр илгийн хүн төрсөн биш хүүхэд нь явж хахад ингэж туслах танд юу ямар ашигтай байсан. Та яагаад юу намайг хайрлцсан? Зөвлөгөө авах хүнтэй хүн, аавтай хүн, тэ нүмер нөөлөгтэй хүн бол олон байгаа л та тэ. Тэн дотроо ингээд өнчм тэ өнчирсэн мэдрэмжтэй нэг ийм залуу явж штт. Тэгээд ингээд би ч бас ахмаг настай амраагаасаа үе мултарсан ах. Та тэгээд залуухан байсан шүү дээ. Би 21 2хан настай. Та 31 2хан настай. Тэгтээ над би бас нэг ингээд тийм баг биш шүү дээ. Тийм шүү дээ. Үнэртэж шүү дээ. Энэ залуу бие өрөөд байна. Сая цаашаа эрэхтэй хотоод нь хоржигнолоо. Энэ хойшрын мөнгөгүй яваа мэдж байгаа. Тэг энэ зэргийн ухаан суудсан байхгүй юу? Энэ 21 настай энэ 20 та залуугийн амьдралын өрнөл 40 наснда ямар гайхалтай болох вэ гэдгийг итгэлээр харж байгаа гэсэн. Барьж болдог зүйл, байгуулж болдог зүйл гэдгийг харж байгаа гэсэн. Ямар нэгэн зүйлээс шалтгааллахгүйгээр хийж болдог зүйл. Үүнд тэ чин сэтгэлийн итгэл эрмэлзэл хэрэгтэй. Би үүнийг л хорвогийн аавуудаас олж авсан. Энэ миний төрөлхийн зам байгаагүй. Тийм шүү дээ. Би төрөхтөө үнийг мэдээгүй. Харин хүмүүсийн нийгмээс олж авсан Монголын мянган сайхан аавуудаас очулсан орхиулсан тэр сайхан зүйлсүүдийг тусгаж авахдаа би нэг бөөгнүүлж ягаад хэн нэгэн хэрэгцээтэй хүнд л дамжуулж байгаа. Энэ бол зүгээр л би авснаа л өгч байгаа зүйл байхгүй. Яг зөв. Тэг ингэж л би ашиг харсан. Өнөөдөр би ашигаа хүртэж байна. Гэтэ зарим хүн ашигаа хүртээгүй байгаа. Зарим аавууд зориулж байгаа. Зарим аавууд хийж байгаа. Гэвч ашигаа хүртээгүй байгаа. Зарим аавын зорилго энэ дэлхийгээс явсныхын дараа биелж байгаа. Тэр энэ зорилгоо биелж байгааг хараагүй. Гэхдээ одоо бид энд байгаа аавууд тий бидний түүх, бидний өнөөдрийн чармаалт бидний дэлхийгээс явсны дараа ч гэсэн амьдарч байхын тулд, үргэлжилж байхын тулд, үр жимсээ өгж байхын тулд өнөөдөр бид нар алхам бүрээ тавих хэрэгтэй. Энэ үед би чиний дотор энэ ашигыг харсан баг. Мэдээж Монголд маш олон сайхан аав нар байгаа шүү. Нэр нь тодорхойгүй бааtruуд. Тэгвэл одоо олон сайхан аав нар маань бас энэ контентийг бас үзэж байгаа. Тэгээ аав нартаа бас одоо улам сайн байхыг хүсэж байна. Сайн аавуудаа. Тэгээ тэр сайн аавуудаар бид нар бахархаж байгаа.
Гэхдээ өнөөдрийн бас бид төр ярианы бас нэг гол хэсэг байгаа. Энэ бол нөгөө хоёулаа олон аавуудыг урьдчилан вакцинжуулах үүрэгтэй. Нэгсэндээ одоо алдаа хийгээгүй аав сууж байгаа шүү дээ одоо. Огт алдаагүй аавынхаа өргөгийг яг сайн хийж байгаа. Гэвч ирээдүйд бас алдах магадaltaй байхгүй. Хүн л юм чинь завгүй байна. Анзаарахгүй байна. Аав нь муу учраас хүн муу болчдөг ч юм бас биш. Аав нь сайн байж ил хүү бас алдаа гаргана. Ааваа шалтгааллахгүйгээр энэ үед аав урдчлан илүү ухаалаг аав байхын тулд хоёулаа хэдэн сэдвийг нээж өгөх хэрэгтэй. Энд дээр хоёр зүйлийг бэлдсэн байна. Олон аав нар гэр бүлээ улам сайн сайхан амьдрал төрөхийн тулд хөлмөлсөн шүү дээ. Анхны санаа нь буруу байгаагүй. Одоо олон ийм кейс байна да. Одоо нэг 31 2-тай залуучуудын аав нарын нэг нийтлэг жишээ байна. Аав нь Солонгос явсан. Тэгсэн чинь зарим аав нь 10 жил ирээгүй. Яасан бэ? Зарим аав нь бүр 20 жил ирээгүй. Зарим аав нь 3 сар ажиллаад ирнэ гэсэн чинь 3 жил ирээгүй. Тэгэнгүүт гэр бүл дотор нэгэн асуудал гарч ирлээ. Аав хайцсан бэ? Энэ талаар аав нарыгаа бас нэг өмгөөлмөр ч юм шиг. Энэ дотор бас нэг аавын сэдв ирэнгүүт хүүгийн сэдв гарч ирж байгаа байхгүй юу? Үүрэг хариуцлагаа сайн үүрч чадаагүй аавын хүү, охин. Аавыг буруу ойлгоцсон явж байгаа юм шүү дээ. Богинохон жижигхэн зургаар нь харах юм бол аав нь хажууд нь бүх зовлон жаргалын өөрөө явж явах ёстой байсан. Аав нь гэрээсээ яваад байхгүй болсон. Амиа тийм үү гэсэн юм мэддэггүй. Ийм олон түүхүүд байна шүү дээ бидний дунд. Энэ тохиолдолд хоёулаа аав хүний өнцгөөс, онцгойлон та өнөөдрийн гол зочин хүний өнцгөөс аав нарыг өмгөөлөх үг вэ нү? Бид түрүү аав ингээд амьдралынхаа төлөө бадамлаж байдаг гал гэж хэлсэн. Цорлож байдаг дүл гэж хэлсэн. Тийм ээ. Тэмцэж байдаг юм сэтгэл байхгүй. Аав жижигдэхгүй. Аавыг харьцуулж болохгүй. Аав гэдэг юм нь өөрөө тийм агуу сэтгэл. Аавыг химжиж болдоггүй. Аавд ирчүүд нийгэм дотор тэмцэлдэж байна. Амьдралаа авч явах юмдэл тэмцэлд гарч байна. Бид нар ямар нэгэн тэмцээн оролдооныг харах юм бол 1 2 3 дугаар байргал 3 ялагчтай. 10 20 дээр үзэгчийн судал сууж байдаг. Өөрөөр хэлбэл нэг алтан медаль байдаг гэсэн. Тэгэхээр юу гэсэнгүүл ялалт байгуулсан аавууд маш цөөхөн. Ялагдсан аав олон байдаг. Гондуухан аав олон байдаг. Ядарсан аав олон байдаг. Ялагдсан аав зөндөө явдаг. Гэтэ бид нар ингээд ялагдсан аавыг харах юм бол энэ хүн тэмцсэн аав байна гэж харж чадах хэрэгтэй. Тэмцэж яваа аав байна гэж хардаг л байх хэрэгтэй. Аав гэдэг нь өөрөө харьцуулдаг сэдв биш. Аав гэдэг бол үрийнхээ төлөө шаналж явдаг сэтгэл эхэлж байгаа. Тийм учраас ааваас хүлээх хүлээлт маань ийм жишигт ороод ирэхээр гэр бүл дотор цөхрөл ирнэ. Би нэг төсөөлөл өгөх дуртай л да. Хавар ногоо цугах цагаар тархан морьтой, торгон дээлтэй эрдүүхэн бэрдүүхэн аав гарч илтэй. Тодорхой хугацаанд ирээгүй. Цусангаа болоод ирдэг. Гэр бараагаа нүүлэх гэсэн аав байдаг. Тэгэл нөгөө ээж нь 2 3 хөвгүүдээ охтуудаа дайчлаад тэмэн тэрэг морь хөсгөлөөл тэгэл нүгэл суугаал ингээл яв. Зунжинга найр наадам боллоо. Хүн амтнаас санаа зовлоо. Ирдэх байхгүй. Намар оройх хэр онц. Чихүн орц. Гондуухан морьтой, гандуухан дээлтэй. Өдрөөрч гэртээ ирж чадахгүй. Гэрээ хаана намарч байгааг ч мэдэхгүй. Нутгийн хүнээс ч асуухаа шийдэж байгаа. Ийм ядарсан аавын дүр зургийг би өнөөдөр төсөөлөх хийх хүсэж байна л да. Хин ч ойлгохгүй наавыг. Хаагур юу хийгээд явсныг хин ч мэдэхгүй. Одоо цагт бол Солонгост байгаа миний аав гэдэг шиг те. Чисээ хүндсэн те. Амтны ам бол муу ярина. Амтны амны зугаа болоод яригдчихлаа. Гэтэ ороод ирэхэд халгамаар эхнэр нь гэрээ үүрээд дүүрээд тий өвлийн бэлтгэл юмаа бацаагаад хадлан тэжээлээ хөрс сахалтай гуугаад ингээ базаацсан. Тэгээ аав нь хүрээд ирж байгаа. Ээжийнхэн зүдэгж байгааг харахтаа том охин ууралмаар загнамаар байсан ч сансандаа болоод юу ч хэлж чадахгүй. Гэрийнхээ ард гараа зогссон. Би нэг төсөөлөл өгч ин л да. Том хүн аавргаа харж чадахгүй. Энэ нэг нөхцөл байдал
нэг иймэрхүү дүр зураг одоогийн нийгэмд нэлээд хэлбэг болсон. Гэхдээ би нэг юм хэлэх гэсэн. Энэ аав тэмцэж яваад ялагдаад л ирсэн. Аав гэдэг өөрөө тийм үрийнхээ төлөө, амьдралынхаа төлөө тийм харам зүрх сэтгэл биш. Энийг ерөөсөө ингэж буруу ойлгож болохгүй. Аав гэдэг өөрөө дундарч байдаг. Бас дүүрч байдаг. Аав гэдэг өөрөөсөө ингэж илтэлж илээж байдаг. Асгаж байдаг. Бас шархтаж байдаг. Гуниж байдаг ийм сэтгэл байна. Зөв. Тэгээд тэр хавар гарч яваад намар гундуухай орж ирсэн аав ихэнхдээ зөв ойлгогддгүй л дээ гэр бүлдээ. Гэтэл өнөөдрийн сэдв болохоор аав тэр аавдаа гомдсон байгаа хүү охин хоёр бол бас ирээдүйд ээж аав болно. Тэгэхээр нийгэмд маань ингээд сайн аавын жишээ өвлөгдөхгүй байгаа юм шиг надад санагдаж байгаа байхгүй. Гундуухан морьтой, гандуухан дээлтэй, ажлаа бүтээж чадаагүй, ялж чадаагүй эргээд ирэхэд нь ээжүүд амар чухал. Энэ том хүү тэр том охинд ямар ойлголт өгөх вэ гэдэг. Ээж хүн хатан ухаан хандлага. Та намайг өсөж явахад хаана байсан? Ээж л үүрж дүүрч явсан. Намар хэрүү унтсан амтны доог болоод ээж бит хоёр л энэ гэрийг нүүлгэсэн. Энэ гэрийг авч яваа энэ ээж. Таавал хинч гэж. Яг үүндээ аав тайлангаа тавьж амжааг байгаа шүү дээ. Юу ч болсон юм бэлээ, хинч таашиг. Тийм учраас яаран битгий дүгнэ. Үлгэр дуусаагүй. Гэвлүүргүүгээр бүх юм ил болох үед амаа барих вэ. Одоо ингээ ярангуут мэдээж нөгөө гундуухан орж ирсэн аав нарын тухай яриад тахаар одоо нөгөө жоохон өнгөтэй байгаа аав нар бол за би ч бол хийдгээ хийцсэн юм байна. Миний тухай ярихгүй байна да. Ясууж байгаа бох те. Одоо сайн хийж байгаа юм шиг хэрнээс санаандгүй алдчих боломж аавд бас байна. Жишээ нь хавар эрт гарч яваад солонгос яваад ганцхан дүүрэн ирсэн аав байна шүү дээ. Тэгвэл яах юм? Бизнес нь сайн болоод бүх юмар нь хангаад мөнгө сайн олсон аав нар байна шүү дээ энэ дотор. Тийм биз дээ. Одоо ажиллаа сайн хийсэн. Хүүгийнхаа л төлөө зүтгэсэн. Хангалттай сайн ажилласан. Тэгээд хансан мөнгөтэй, хансан баялагтай гэртээ эргээд ирэх тийм зураглал дотор эрсдэл байна уу? За. Ер нь бол сая ингээд аавын тухай, ээжийн тухай ярьж байгаа. Аав яригдвал заавал ээж хамт үргэлж хамт байдаг. Ягаад гэвэл энэ хоёр чинь юм нандин холбоо, нэг юм бий байхгүй. Энэ хоёрыг ерөөсөө тусад нь авч үзэж болохгүй. Ар гэрээ авч яваа эмэгтэй бол гайхалтай эмэгтэй. Эрчүүд бол аауд бол нийгмийг бүтээлцэж явах хэрэгтэй. Аав хүн гэр амтай болоод ирэхээр жоохон онц биш. Гэр амтай. Манай хоолтой байвал болоо. Биш. Энд ээж санаа тавьдаг. Энэ ширээн дээр юу байхыг ээж шийддэг. Аав энэ биш. Гадаа. Үндэстэн, угсаа, эх орон. Энэ санаа тавьдаг. Харин энэ ялгааг хүүхдүүд бараг хардаг. Ээж л үүрээд байна гэж боддог. Яг үнэндээ. Гэхдээ энийг бас нэг жоохон ялгаад ойлгож байна. Тэгэхээр би одоо нэг чухал мессежийг бас одоо хөндмөр байгаа. Аавыг бүтээх ёстой. Энийг манай аав нар сурах ёстой гэдгээ ч мэдээгүй, заах ёстой ч гэдгээ мэдээгүй, зүгээр л нөгөө ёстой мэдрэмжээрээ, үүргээрээ л ингэ хийгээ явж байгаа. Одоо англиар бол нөгөө make money гэдэг. Бид нар болохоор мөнгийг нөгөө хідэн төгрөг олов өтер гэж ярьдаг шүү дээ. За чи бизнес хийгээд хэдийг олов. Тэр энэ хоёрыг таарахгүй байдаг гэсэн тий. Бизнес хийгээд мөнгө бүтээдэг болохоос олддгүй шүү дээ. Энд нэг 5 төгрөг байж. Тэрэн шиг би бас энийг нөгөө монголоор ингэж хэлмээр байна. Аавыг олох биш. Эсвэл аавыг хийх ёстой. Нэгөөр хэлэх юм бол бүтээх ёстой байна. Энийг л одоо бид нар одоо хідэн настай байсан ч аав болоог байх тийм боломж байгаад байна л да. Аавыг бүтээхийн тулд хідэн элемент хэл гэвэл та одоо манай аав нар сонсож байгаа шүү дээ. За би аав болох юм байна. Тэхийн тулд би энийг ингэчих юм бол болчих юм байна. Ингээд хэсэг хугацааны дараа эргөө уулзцгаая. Гайхалтай үйл явдалтай хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Нэвтрүүлэг үргэлжилж байна. Ер нь бол
бид нар ингээд нөгөө аавын хичээл гэх юм уу тиймэрхүү юм бас хит ингээд зааварламаргүй л байсан л та. Тэ би ч одоо өөрөө сурж байгаа юм шүү дээ. Ингээд зааварлал. Аав бол аавыг ингэж хийдгийг гэх юм тэ. Гэтэ миний өөрийн үндсэн ойлголт одоо ингээд томьёолол хэрэгтэй, ер нь стратеги хэрэгтэй гэж үзэх юм бол нэгдүгээрт ингээд жишээ байх. Маш сайн жишээ байх хэрэгтэй. Хоёрдугаар бид нар хайрлах хэрэгтэй. Гуравдугаар шалгуур. Энийний нэгэн дутхад л бид тэ одоо аавынхаа одоо үүргийг дутуу биелүүлж яана гэсэн утгатай. Тэ. Тийм учраас өнөөдөр би энд одоо аавыг хийх, бүтээх гэдэг байгаа тэ. Энэ бол нэгдүгээр агуулга байхгүй. Сайн муу аав гэж байхгүй. Аав гэдэг өөрөө юм гайхалтай агуулга байхгүй. Энийг л өмсгөл хэрэгтэй. Тэгээ энийг хараахан аваагүй гэж ярина үхээс. Тэ? Хараахан аваагүй байгаа аауд гэж ярих болохоос муу аав сайн аав гэж байхгүй. Аав бол ерөөсөө бид рүү эхэндээ нэг хэлсэн нэг үг байгаа. Аав бол ерөөсөө жижигдэхгүй. Би яаж том аав байх вэ гэж ойлголт байхгүй. Аав бол зүгээр л тийм үрийнхээ төлөө далай шиг сэтгэл. Үрийнхээ төлөө аав хүн хэр их бүх их ёстой тэр чинээгээр бүх хийж чадна. Үрийнхээ төлөө хэр их тэсэх ёстой тэр чинээгээр аав хүн тэсч чаддаг. Зогссоогороо нөхчиж чаддаг. Тийм сэтгэл байхгүй. Ингэж л одоо би стратеги харуулмаар байгаа. Ингэж дуудлага өгмөр баг. Зүрх сэтгэлийн дуудлага. Одоо чамааг ингээд нүдэн чинь цог гялзаад амьдралынхаа төлөө гэт нэг амьсгаа аваад босч ирсэн өдрийг би санаж. Тэгж би дахин хэлэх хэвээр мянган сайн аав нар байгаа шүү. Гэхдээ өнөөдрийн гол зорилго болохоор аавуудыгаа улам бүхлэх гэж л хийж байгаа тийм. Улам сайн зүйлийг сануулад дутуу байсны нөхөө дахиад жоох урам зориг өгөөд. Магадгүй хоёулаа ингээд айгүй олон сэдв энд тэндээс ингээд ярьжсэн. Хоёулаа сая нөгөө хоёр аавын жишээг ярьлаа. Нэг нь гараад амжилтгүй ирээд үл ойлгогддог аав. Нэгдүг нь амжилттай ирсэн боловч зүрх сэтгэлийн алдсан байсан аавуудын ирээдүйд гарсан юмнуудыг хүүхдүүд нь магадгүй зуучлах маягийн тийм ийм яриануудыг хийлээ шүү дээ. За одоо энэчээс аавыгаа ойлго, аав гэдэг бол хэмжигддэг юм байна. Одоо яг таны хувьд захын дотор одоо ийм л юм байна да. За одоо миний сурж явж байгаа юм дотроос одоо хамгийн үнэтэй одоо ингээд шавхаал өгье гэвэл нэг ийм л юм байна да гэдэг одоо тэр мессеж чи одоо илэрхийлээч тий. За бид бүгд өөрснөө аавтай байхгүй. Тэгээд аавынхаа ингээд бүрэн дүүрэн өөрийгөө илэрхийлээгүй байдлаас аавыгаа ингээд дутуу ойлгоцсон. Хоёрдугаарт аавынхаа нийсэн алдаанууд нь ингээд бичигдээд үлдсэн. Өөрийнхөө ааваас иччихсэн. Тийм ээ. Аав нь насаараа л арх уудсан. Тэгж жагаад ерөөсөө маш золгүйгээр дууссан. Одоо болтол аавыгаа уучлах чадаагүй хүмүүс. Аавынхаа талаар ингээд эвгүй дурсамж ингээд өөрийг хөнддөг. Тэгээ би бас ингээд цөнгөө хүнд зөвлөгөө өгж хамтарч эдгэж явсан л да. Тэгээ эндээс нэг юмыг олж харсан. Тэр аав хүний үйлдэлээс илүү тэр аав хүний тэмцэл, амьдралын тэмцэл юу байсан бэ гэдгийг хүндэтгэн үзэх айгүй чухал байдаг. Тэгээ би нөгөө сүүлийн үг танд юм байна уу гэж хэлэх гэж асуусан шүү дээ. Тэнд би зориулж хэлмээр хэн нэгний зүрх сэтгэлд гашуун дурсамж байгаа бол үл уучлал байгаа бол боломж өөлөнд ингээд тавиасан. Аавуудыг чөлөөлөөс хүн ганц л амьдрна. Энд битгэрч явдаг, өөрийгөө буруутгаж явдаг аавууд олон байдаг. Тийм учраас би ингээд аавуудаа чөлөөлмөр. Энэ сэдвийг энэ Монгол орн дотор ингээд чөлөөлмөр. Энэ хүлээсийг ингээд зад татмаар. Сайн аав зөндөө байгаа. Хүлээн зөвшөөрч. Гэтэ нийгмийн дотор сэтгэлгээ. Тийм ээ. Бид нар объект их байна бид нарт. Харин энэ дотор байгаа агуулга Монгол хүний, Монгол аавын энэ бодол санаа, Монгол аавын тухай ойлголт энийг л баригдмал, нэг л гологдмол болчих. Энийг бүгдээрээ дэмжиж, аавуудыг дэмжиж, аавуудыг барьж байгуулъя, олон аавуудыг үржүүлье. Энэ агуулгыг, энэ сэтгэлийг ингээд халдаа өгье, асааж өгье. Тэр өөрснөө агуу их потенциал байгаа. Тэнд бүгдээрээ чадах ядахаараа гал өрдөж өгье. Тийм баг боловч гэсэн ингээд өнөөдөр нэг тоос нэмэх гээд яг ингээд намайг өрсөнд баярлалаа. Ингээд түүхээ асгах боломж өгсөнд баярлалаа. Бодож явдгаа хэлэх боломж олгосонд баярлалаа. Баярлалаа. Ямар ч хэлсэн хэдүүлгийн баярлалаа. Зүрхшээгээд эмзэглээд хөндөж чаддгүй сэтгэлтэй. Хоёул хамт нэг юм хий гэж бодлоо. Юу хийх вэ гэхээр таны овголдог нөгөө аав ба штэ.
Бэмт орч. Тэгээ тэр хүн болохоор хизээч яг ингээд нөгөө ааваа гэж дуудулж байгаагүй. Онцгой нь танаар хоёлоо бэмт орж ахта баярлаа ааваа гэж хэлчихв. Маш сайхан санагдчих. Нэрээ би аавын тухай энэ хүндтэй сэдвийг хөндөж байгаа боловч би нэг ч удаа хэлж үзээгүй. Нэрээ үзээгүй юм. Надад одоо ямар ч тэр алах харин хайр дүүрэн байна. Миний амьдралд жинхэнэ аавын агуулгаар дутаагаагүй. Аваа хүн тантай хайртай шүү. Энэ үгээр би маш баярлалаа. Дөөрө буурал толгойтой. Тэгээд аав гэдэг бол сэтгэл юм, аав гэдэг бол сонголт юм гэдгийг та надад харуулсан. Тэ? Намайг ингээд хүмүүст нүмер болоход, хүмүүст ингээд төшиг болоход энэ агуулгыг надад ингэж үггүйгээр зааж өгсөн байна. Тэгээ юугаарч дутаагаагүй. Өнөөдөр ингээд ийм сайхан ам амьсгалыг ингээд амьсгалуулаад, амьдралыг амтлуулаад явуулж байгаа таньдаа маш их баярлалаа. Таньдаа хайртай шүү. Та минь урт наслаарай. Өшөө олон сайхан түүхийг хамтдаа бүтээх болно. Ойрж таньгаа бас эргэж тойрж амжааг байна. Одохгүй нэг дахиад очие доо. Алдаж амсан аавууд байх юм бол өнөөдөр би юу ч оройтойгоо гэж хэлэх гэсэн. Одоо аавда хэрвээ өнөөдөр энэ нэвтрүүлгээр хэн нэгэн ямар нэгэн сэтэл авсан бол одоо эргэх цаг. Юу ч оройтойгоо. Юу ч оройтойгоо. Насны эцэс хүрсэн ч бай. Залууч бай. Бүх аав гэдэг байр суурилгаа эргэх цаг нь одоо байна гэж хэлэх гэдэг. Сайхан түүх бүтээгээрэй. Яг зөв. Нийгэмтэй аав байгаарай. Хөрштэй аав байгаарай. Аавын сэтгэл гаргаарай. Өрөөндөө ажил дээрээ баг хамт олон дотроо тийм сайхан далаа шиг сэтгэл гаргаад яваар. За ингээд та бүхэн ярьцдаг энэ хүрээж одоо төр энэ удаадаа өндөрлж байна. Гэхдээ надад бас нэг хэлэх үг байгаа. Та бас аав минь орлож аав минь болсон. Тэгээд түүний амьдралд 2 3 ааваа гэж нэрлэгдэх хүмүүс байдаг. Мэдээж өөрийн аав бас хадам аавгаа бид бас ааваа гэж дууддаг. Би бас өнөөдөр танд бодлын минь төрүүлж өгсөн. Нөгөө монголчууд ярьдэн шүү дээ. Биеийн төрүүлэхээс ухааныг төрүүлэх биш. Харин та бол миний ухааныг төрүүлж өгсөн аав шүү гэж танд бас хэлээд ярьслаа дуусгая. За амаргүй сэдвэр нээлттэй ярилцсан танд маш их баярлалаа. Бүгдээрээ мөнх жаргалахтай амжилт хүсье. Ярилцлагын хэсэг энэ үрээд өндөрлж байна. Хэсэг хугацааны дараа эргэн уулзцгаая. Чанга сэдв шүү те. Заримдаа аав ээжнэр бид нар хариуцлагаас цутах та. За яг би жоохон шулуух хэлж байгаа та нар маань үгүй минь одоо эрэг талаас нь хүлээж аваарай. Бид нар заримдаа алдаа дутагдaltaй байдлаасаа цутахын тулд заримдаа ингэж хэлж байгаа харагддаг. За ямар биеийн төрүүлэхээс ухааны төрүүлэх штэ гэж. Тэнгүүт бид нар хаав гэдэг энэ боловсролыг хоёр талаас нь ярьж байна гэсэн үг. Биеийн төрүүл нь хардверийн төрүүлчлээ. Soft skill-ийн өөрөө олж авдаг юм байгаа биз? Эсвэл өөрөө л олж авдаг даа гэж орхиж байгаа яриануудыг бид нар зөндөө сонсч байсан. Харин өнөөдрийн сэдв бол би бас ухааныг төрүүлж болох юм байна гэдэг ийм одоо чухал сэдвийг хэдүүлэх хөндлөө. Цаашдаа би аав нарыгаа бас ирээдүйн аав болох залуучуудыгаа хүчтэй байгаасаа хүсэж байна. Юун дээр биеийнч төрүүлнэ, ухаанч төрүүлнэ. Хэрвээ хүсэх юм бол чиний төрсөн хүү биш байсан ч чи аав байх боломжтой. Тэгж ярих юм бол чи хідэнч хүүхэдтэй байж болно. Энэ зөвхөн мах цусны тухай биш юм. Би өнөөдөр нэлээд хүн сэдв бас хүндчий. Аав байна гэдэг ганцхан мах цусны тухай биш юм байна гэдгийг өнөөдөр хэдүүлээд бас нэг удаа бодож үзлээ. Би та нарын дундаас зөндөө сайн залуучуудыг мэднэ. Дүүнрээ дагуулаа явж байгаа, хамт ажиллаж байгаа дүүдээ аав нэм шиг төшиг тулахтаа явж байгаа олон залуучуудыг би мэднэ. Би та нарыг улам сайн энэ үйлдэл энэ
үйлдэл улам бат тууштай байгаасаа гэж өндөр таны дахин цэнэглэмээр байна. Өнөөдөр бас хэлэх ёстой нэг чухал зүйл бол эрчүүдийн энэ аавын тухай ойлголт бүрэн бүтэн болсноор ямар ашигтай вэ гэдэг талаар би танад нэг 3 чухал зүйл хэлчихье. Нэгдүгээрт бидний томоос нь хэлчихье. Бидний улс маш бат бөх байх болно. Яагаад? Улс их орныг өдөртөж авч явна гэдэг бол эр хүний маш чухал чадвар шаарддаг. Тэр дундаа төлөвшил. Тэр дундаа хүүгийнхаа өмнө үүрэг хариуцлагатай явж байгаа аав хүний адил тэр эх орноо үүрэг хариуцлага авч тээж явах хэрэгтэй. Бид эрчүүдээ бөхлөөд өгвөл, эрчүүдийг бүхэлдэг сайн эмэгтэйчүүдийг бөхлөөд өгвөл бидний улс эх орны шийдвэрүүд бидний ирээдүйн маш сайн бат бөх болно. Тийм учраас энэ сэдв олон удирдагчдын зүрх сэтгэлийг улам хүчтэй болгоосаа. Тийм үстэй. Хоёрдугаарт маш хариуцлагатай бизнес нийгмийн салбарт явж байгаа маш олон залуучууд байгаа. Бас аав нар байгаа. Энэ залуучуудын өдөр бүр гаргаж байгаа шийдвэр нь аавын ямар нэгэн агуулгаар дутах юм бол тэдний шийдвэрийн хүч суларна. Тийм учраас би та нарын бизнесийн амжилтыг бас эр хүн эмэгтэй хүний ойлголт бүрэн бүтэн болох юм бол тэр баг хамт олонны уур амьсгалыг авч явах жинхэнэ ухаанд та нар суралцсан. Чиний хамтрагч дүү чинь чиний хүүч байх боломжтой. Чиний багийн нэг охин, чиний ажилчин охин, чиний охинч байх боломжтой. Энэ аав нь байх, ээж нь байх тухай ганцхан мах цусны тухай биш юм. Олон хүмүүс надаас асуудаг. Амар багшаа, бизнесийн амжилт юу вэ? Амар багшаа, багаар яаж ажиллах вэ? Би танд хэлэх үү? Тэр хөвгүүнийг, тэр охиныг аавын зүрх сэтгэлээр агуулгаар хайрлаа. Тэдрийг хөгжөхтөн тусал, амжилтанд хүрэхэд тусал. Тэгэд чиний баг хамгийн хүчтэй баг авах болно. Дараа нь гэр бүл. Чи аав болсон ч аав болоогүй байх магадлалтай тул чи аав болоорой. Аавын боловсролыг эзэмшээрэй. Аав байх ямар байх ёстойг хэдүүлээ цаашаа өргөжлөөс. Өнөөдөр бол зөвхөн энэ сэдвийг нээж л байгаа хэрэг. Энэ сэдвийг бадраахаар бас нэгэн уран бүтээлийг та нарт бас бэлдсэн байна. Ингээ хэдүүлээ хамтдаа нэгэн уран бүтээлийн дараа хэрэгж уулзцгаая. Нааг 6-7 сартай байхад аав минь нас орсон, өөд болсон. Тэгээд 90 онд аав өнгөрсний дараа өдөөнөөс гараад Эрдэнэтэд нэг хэсэг амьдраад тэгээд хотод орж ирээд за ер нь л тэгэл мэдээ орсон цагаас хойш аавгүй өссөн. Тэгээд энэ хугацаанд хамгийн хүнд мэдрэмж төрүүлж байсан нэг үе бол 5 настай байхад ээжтэйгээ эгчтэйгээ бид гурав улсын цэцэрлэгийн хашаан дотор гэр бариад тэгээд тэнцээ ээжийн ажлыг одоо явуулангаа тэнцээ бид нар ингээд амьдардаг байсан. Ер нь бол хашаагүй зүгээр юм одоо улсын газар дээр л гэр бариад амьдарч байгаа гэсэн. Нэг шөнө унтчихсэн чи гэрийн тоон дээр хүн тонгооч идэ. Тэгэл мэдээж айж байгаа би чинь 5 настай хүүхэд. Эгч маань өсвөр насны хүүхэд. Тэгээ тэр хулгайчаас ээж маань хамгаалахын тулд хоолоогоо засч ирэл тийм нэг сөнгөцсөн хүндгэн хоолоогоор ингээл нөгөө хулгайчд одоо хүн байгаа гэдгийг мэдэгдэжсэн. Яг тэр үе бол миний зүрхэнд маш одоо хүнд байсан. Аав минь байсан бол хэрвээ аав минь байсан бол ингэж амьдрахгүй байх байсан. Өнөөдөр ээж маань ингэж хоолоогоо чичрүүлж айхгүй байх байсан гэж бодож байсан. Хамгийн хүнд үе тэр л байсан да. Яг тэр шөнө л би урд өмнө нь бодож байгаагүйгээр эсвэл ойлгож байгаагүйгээр аав ямар хэрэгтэй хүн бэ гэдгийг би тэр шөнө л ойлгож ирсэн. Аав маань Солонгос явсан. Олон жил болсон. Эхэндээ бол би ер нь бол яваасаа гэж боддог байсан. Яа тэгэхээр нөгөө залуу аав ээж маань залуу байсан учраас бас ингээд гэр бүлийн бол асуудал бас гардаг байсан. Тэгээ тэрнээс болоод ерөнхийдөө бол аавгаа яваасаа гэж боддог байсан. Тэгээ нэлээд олон жил ерөнхийдөө бол аав маань над руу холбогддог байсан, надтай ярихыг хүсдэг байсан. Би утсыг авдаггүй.
Тэгээд ерөөсөө уулзахыг хүсдэггүй, хамт байхыг хүсдэггүй тийм үе байсан. Тэгээд саяхан 2016 онд би өөрөө аав болж иж маань ямар их хэцүү мэдрэмжтэй байсныг ойлгосон ер нь бол. Тэгээд хүүхдээ санах ямар хэцүү байдгийг, бас гэр бүлээсээ хол байх ямар хэцүү байдгийг гэдгийг ер нь саяхнаас л ойлгосон. Тэгээд тэрнээс хойш ер нь аав хоёрын харилцаа бас нэг арай дээрцээ. Намайг яг 12 та байхад энэ үйл явдал манай гэр бүл тохиолдсон. Тэрний үгээр би яг хичээлээ тараад гэртээ орж ирсэн юм аа. Тэгэхэд лав аав байхгүй байсныг би мэдэрсэн. Нэг хонлоо аав ирээгүй, 7 хонлоо ирээгүй. Бараг энэ жилийн дараахад нэг жил гаруй аав байхгүй байсан. Энэ зүгээр надад маш их хэцүү байсан. Аавын орон зай надад дутагдсан. Аавыг үзэн ядж эхэлсэн. Тэгсэн мөртлөө бас аавыг айгүй их сансан. Сэтгэл ингээл өмрөөл нэг юм дутуу байгаагаа л мэдрээл идэв гэсэн. Ах эгч нар бүгд тустаагаар авцсан. Ээж бүтээр л байдаг гэсэн үе. Ээж тэр үед өөлөл надад хэлдэг байсан л да. Аав ч та шоронд орсон юм уу? Шороонд болуулсан юм уу? Хэлж мэдэхгүй байна. Эл өөлөлөд гэсэн. Гэртээ ганцаараа үлдсэн аавын орон зайг би нөхөхийг оролцсон л доо. Гэрээ ээжтэйгээ хамт нүүлгдэг байла. Тухайн үед маах түрээсийн байранд байдаг гэсэн. Усаа зөөж, модоо ахлаад, модоо зөгөөд. Яг нь энэ бол байдаг л асуудал. Гэхдээ л миний яг дотор аав байхгүйг маш их өвөлдөг гэснээр мэдэрсэн. Айгүй их аавыг үзээ ядж байсан. Саяхандаа аав битээр маань лагер дээр энэ талаар ярилцж байхдаа яг 21 жилийн дараа би учрыг нь олж мэдсэн. Та нар удаа тухайд би 12 та байсан. 21 жилийн дараа л энийг олж мэдсэн. Би хамгийн анх 1-р ангид аав гэдэг үгийг яг амаараа хэлж үзсэн. Тэр нь хичээл дээр аав хонь хариулв гэдэг тийм үйлдвэр байсан. Тэгээд миний хувьд ер нь багасаа ерөөсөө аав гэдэг тийм оршихуй, аав гэдэг тийм мэдрэмжийг тийм хүнтэй ерөөсөө хамт байж үзээгүй. Яг тэгээд тэр үед би анх удаа яг аав гэдэг АВ гэдэг энэ гурван хэсгийг хооронд нь холбоод амаараа ингэж гаргаж үзсэн. За тэр мэдрэмж бол миний хувьд амар тийм хоосон. Яг тэр үгийг хэлэх хүчит одоо байхгүй байгааг нь үзэн ядсан, эсвэл байхгүй байгааг нь сансан нэг тийм өөрийн тийм ойлголт тийм сонь тийм мэдрэмж байсан. Тэгээд хичээлээсээ тараад явж явах, яг тэр хичээлээс тараа явж явах одоо бүх замын турш би ам дотор аав гэдэг өөртөө тасгаж одоо чихэндээ магадгүй зүрхэндээ тэр хоосон мэдрэмжийг дүүрэхийн тулд нэг тэгж хэлж ийсэн. За тэр бол миний хувьд хамгийн одоо их тийм хоосон мэдрэмжийг мэдэрч ийсэн амьдралдаа хин нэг маш их сансан тэгсэн мөртлөө магадгүй баг зэрэг үзэн ядсан нэг тийм мэдрэмж байсан. Мөрөөдөл минь түнтэй замхран бэр миний сэг шуудыг ажин зогсохдоо би тэдэнд татархан ээж минь хэлэхдээ 2 сар аав минь та яваад 2 жил энэ амьдрал надад хүн санагдан ээжимийн сүтээцэн харцаа болоод их худлаа тэр минь өдөр болгон гонигтай
ээж минь хийхдээ 2 сар аав минь та яваад 2 жил энэ амьдрал надад хүнд санагдан ээж минь сүтэцээ харцаа болоод их худлаа тэр минь өдөр болгон гонигтай ээж минь хийхдээ 2 сар аав минь та яваад 2 жил энэ амьдрал надад хүнд санагдан ээж минь сүтэцээ харцаа болоод их худлаа тэр минь өдөр болгон гонигтай сэтгэл зүрхэнд минь Би одоо нэг хөөрхөн хүү, 2 цэцэг шиг охины аав. Би одоо 2 үзэсгэлэнтэй хөөрхөн охтын аав. Би одоо яг аавтайгаа адилхан 2 хүү, 2 охины аав. Би одоо 2 хөөрхөн хүү, бас нэг маш үзэсгэлэнтэй охины аав. Би 5 сайхан хүү, нэг үзэсгэлэнтэй гүнжийн аав.